Монгол улсын нийт хүн амын 46% нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Албан ёсны тоогоор за дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7%-ийг бүрдүүлж байгаа. Нийт аж ахуй нэгжүүдийн 67.4% нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлхийн банк, Германы хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр нийслэлийн засаг даргын тамгын газраас 2019 оны нийслэлийн иргэдэд зориулсан нэмэгдэхлийг одоо бас иргэддээ хүргэж байна. За нийслэлийн төсөв гэдэг бол татвар төлөгч иргэд аж ахуй нэгжийн одоо мөнгнөөс бүрддэг гэдэг нь бид бүгдээрээ одоо маш сайн мэддэг. Эргээд энэ татварын мөнгө нэг төгрөгч гэсэн бас үр дүнтэй зарцуулагддаг байх. Төсөв хөрөнгө бас иргэд орчин суугчдынхаа хяналтанд ор ямар нэгэн одоо бас үр дүнгүйгээр зарцуулагдахгүй байх хэмжээнд зохион байгуулагдах ёстой учраас энэ ажлыг бас бид хамгийн одоо нээлттэй иргэд орчин суугчдад хүргэх ёстой гэж бодож байгаа. За тэгээд энэ гарын амлал маань үнэхээр юугаар онцлог байгаа вэ гэхээр иргэд маань бол хотынхаа төсвийг одоо өөрсдийнхээ энгийн хүний нүдээр харж ойлгох боломжтой энгийн байдлаар хүлээж авч байгаараа онцлог юм аа. За бас нэг давуу тал нь юу вэ гэхээр зөвхөн Улаанбаатарын хотын хүрээнд биш мөн өнгөрсөн жилийн улсын төсвийг Улаанбаатарын хэмжээнд бас төлөвлөж өгч байгаараа онцлог юм аа. За энэ юугаар илэрхийлж байгаа нэгдтэй төсвийн индекс гэж байдаг. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд эдгээр индексээр бол хэмжилт зүй хийдэг. За энэ зүйлд ажилтаа бол нийцэж байгаагаар бас онцлог юм аа. Ер нь бол иргэдийн төсөв ямар байх юм бэ гэдэг дээр бол олон жилийн маргаан явагдсан. Тэрний юу гэхээр ер нь иргэдэд төсвийг яаж танилцуулах хэрэгтэй юм бэ? Тэр их одоо том тоонуудыг хэрхэн тэдэд хүргэх вэ гэдэгтээ нэгэн юм аргатай янз бүрээр амжилттай оролцоод бий болсон. Тэгээд сүүлийн жилүүдэд ингээд сүүлийн 2-3 жил Монгол улсын төсвийг дараа нь Улаанбаатар хотын төсвийг инфографикийн буюу ингэж хязгаарч зурагтай болгоод тэгээд янз бүрийн технологийн боломжуудыг ашиглаад хүргэдэг ийм одоо амжилтанд хүрсэн маань одоо их чухал аж холбогдолтой гэж би харж байна. За тэгээд энэ бол зөвхөн эхлэл тийм ээ эхлэл. Яагаад гэвэл төсвийн үйл ажиллагаа гэдэг бол нарийн төвтэй. Улаанбаатар хотын төсөв өнөөдөр ингээд энэ тоноос харахад бол 1.4 их найд хүрсэн юм байна шүү дээ. Саяхан хэдэн зуун тэрбум төгрөгийг нь ямар их вэ гэж ярьдаг байсан. Тэгээд тэр тусгай зорилтын шилжүүлгийг хаслаач гэсэн ерөөсөө Улаанбаатар хотын өөрийнх нь төсөв нь их найд хүрсэн, их найдыг даваад гарсан байж байна. Энэ их тоог яавал хүмүүст одоо ойлгомжтой иргэдэд хүргэж тэд нэр өөрсдөө хяналт тавих оролцох ийм боломжийг хангах вэ гэдэг бол маш чухал асуудал.